Шалом. Сайн байцгаана уу? Энэ гайхалтай цагийн төлөө талархъя. Тэгээ би Есүсийн хаанчл чуулганы итгэгч Ариуна байна. Магадгүй манай Есүсийн хаанч чуулганы сүмийн маань сүнслэг ахын дүүс маань бол намайг сайн мэднэ. Харин намайг итгэгч гэдгийг мэдэхгүй байгаа манай түүний ах дүү нар магадгүй түүнийг одоо дагаж ирсэн найз нөхдүүд бас магадгүй үл итгэгч Ахмад буурдууд байгаа бол би Есүсийн хаанч чуулганы итгэгч Ариуна байна. Тэг үнэхээр ирж байгаа шинэ оны баярын мэндийг бас хүргэе. Тэгээд бас ах トゥ хамаатан садан зөндөө олон хүмүүс ирсэн байна. Би нэг харъя да. Гэрлээ өгч болох уу би харъя. Манайха. За ах トゥ хамаатан саднаас нэрсэн хүмүүс байна уу? Оо ямар гоё юм бэ? Ирсэн улсууд байна гэж гараа өргөж чинь. Үнэхээр та зөв газараа ирсэн байх шүү гэж би хэлье. Тэгээд би нэг багахан гэрчлэлийг бас хийж бодож байна. Бас энэ нэгэн дуу дуулах юм нь би Ивэл гэдэг дуу дуулна. Энэ бол өмнө Солонгос улсад маш алдартай болсон дуу. Тэгээ би юу гэж хэлсэн гэхээр бид амьдралдаа Ивэл гэдэг үгийг бид нар зүгээр одоо надад нэг төдийлөн бас хэрэгэлдэггүй. Би итгэгч болсноос хойш энэ Ивэл гэдэг үг ямар утга учиртай юм бэ? Ивэл бол зөвхөн Бурханаас ирдэг юм байна. Нэгүсэл бол зөвхөн Бурханаас ирдэг юм байна. Тэр хүч чадал мэрэгүү ухаан үний мэдлэг бол Бурханаас ирдэг юм байна гэдгийг би үнэхээр энэ Ивэл дууг сонсоод энэ Есүсийн хаанч сүмд би 4 дахь жилдээ одоо ингээ итгэгч болж байна. Тэгээд яг хуу дэлхийд бол би дуучин Ариуна, ээж Ариуна гэд ингээ явдаг. Харин итгэгч болсноор Бурханд бол тэр гавьяж үжигчин Ариуна байна уу? Та ямар мэрэгчлээ байна? Бурханд бол тэр төдийлөн хамаардгүй. Харин Бурханд чи хэн байх нь хамгийн чухал байдаг юм бэлээ. Тэгээ миний хувьд би бол одоо Бурханд таалагдахын төлөө Бурханд хэн байх вэ гэж ингэж өдөр болгон бодож Бурханаас имэж хийж байгаа үйлдэл болгоно. Би яг Бурханы өмнө би зүвт байж чадчихэв үү? Эсвэл би тэр хаалганы ард гэр бүлийнхаа амьдрал хайртай хүмүүсүүдийн дотор би тэднийг яг Бурхан шиг тэднийг би ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрлаж чадчихэв үү? Би яг Бурхан амар амгалан хүн төрлөختөнд өгөх гэж ирсэн. Гэтэл бид нар яг тэр ямар сүнсний боолчлолтууд бид нар удирдуулаад гэр бүлдээ бид хайрыг өгч чадахгүй байна уу? Эсвэл бид хин нэгнийг буруудах гэж байна уу? Эсвэл бид хин нэгнийг бид нар шүүж гин үү? Эсвэл хин нэгнийг бид нар чи юм байх хэвээр тийм байх хэвээр гэд зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг үзэл санааг тулгаж гин үгээд энэ бүх зүйлийг би анзаарч хардаг болсон. Яагаад бол би Бурханд гэрснээр миний хуучин Ариуна эзэн Есүс Христ дотор эзнийг би авснаар аврагч эзэн гэж би хүлээн зөвшөөрснөөр эзэн дотор би өөрийгөө мөхөс болгож би цоошин Ариуна болгон бүтээгдэж байгаа. Үнэхээр Бурхандаа алдрыг өргөе. Яагад бол Бурхан дотор л хүн цоошин бүтээл болдго юм бэлээ. Бурхан дотор хүн шинжлэгддэг юм бэлээ. Бурхан дотор хүн бусдыг уужил сурдаг юм байна. Бурхан дотор хүний хараа, хандах, хандлага бүх зүйл өөрчлөгддөг юм бэл. Урд нь бол бид зөвхөн махан биеийн Ариуна байхдаа зөвхөн өөрийн хүсэл тачаал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, тэр өөрийн тэр дуучин гэдэг тэр бардам бахархал, тэр өөрийн тэр бардам тэр зүрхэн дотроо бид явж ийсэн байлээ. Тэгээ энэ болгоныгаа би эргээд харахад би Бурхны энэ нарийн хаалгаар цөөх болж орж ирсэн. Бурхны нэгүсэлийг, Ивэлийг авсандаа би үнэхээр их баярлалаа. Яагаад гэвэл миний зүр сэтгэл урд нь зөвхөн тархиндаа би амар амгалан бүтээгчээсэн бол одоо би зүр сэтгэл сүнс ухамсар оюун бодолтой би амар амгалан бүтээх хийсэн гэж авч байгаа. Яагаад гэвэл Бурхан биднийг тайвширлыг өгч чинь, бидэнд амар амгалан өгч чинь. Тэгээ бид нар тэр эргчлөөнд гарахын тулд бидний тэр хүлж байгаа тэр махан биеийн хүсэл тачаалууд тэр идэж уух, наргиц цэцэнгэх зөвхөн жаргал гэдэг зүйл нь зөвхөн тэр махан биеийн хүсэл дээр тулгуурласан тэр бүх тэр бузар хүслүүдээсээ тэр бүр боочлогдож байсан тэр бузар хүслүүдээсээ хүлээсүүдээсээ тэр хараалуудаасаа таслагдахад хүн ямар гайхалтай даруй зүрх сэтгэлтэй яагаад бол болдгийм бэ гэдгийг би ойлгож авсан. Бурханаас тэр үнний мэдлэг ирдэг. Бурханаас тэр жинхэнэ эргчлөө ирдэг юм бэл. Тэрнээс бид урд нь бид нар махан биеийн тэр дэлхий дээр байгаа Ариуна байхдаа би эргчлөө гэдгийг би өөрөөр ойлгодог гэсэн. Яагаад бол тэр эргчлөө бол зөвхөн тэр идэж уух, найргагц цэнгэх, эсвэл дуугаан дуулаад зөвхөн ингээд бусдуудыг жаргаж сэнхэн эргчлөө юм байна гэж ойлгосон бол Бурхан дээр ирснээр бид нар эргчлөөг бид өөрөөр ойлгодог болсон. Тэр бол хайр,
баяр хөөр, амар амгалан, сайхан сэтгэл, дүлгөөн зан, шудраг байдал, итгэмжтэй байдал өөрийгөө захирахгүй юм ба гэдгийг би ойлгож байна. Энэ нь өөрөө сүнслэг үр жимс юм байна. Бид нар сүнслэг гэр бүлийнхэн маань энэ үр жимсийг, тэр сайн үр жимсийг ургуулахын төлөө бид нар хичээж бид нар бурхан доор даруй зүрх сэтгэлээр айдас имэл дээр дүүрэн бид алхаж явдаг. Бид хинээс ч юм ядгүй байсан урд нь. Би бол тийм айлын хүүхэд. Би бол тийм сэхэтэн айлын хүүхэд. Миний аав тийм, миний ээж тийм гэл. Эсвэл би бол тийм доорд гэв. Бид нар энийг ялгадаж мэддэгчгүй байсан. Харин бурхан бидэнд энэ ялгах чадварыг өгсөн. Энэ сүнснүүдийг ялгах чадвар гэдэг нь бурхан юунд дуртай байгаа тэр ялгах чадварыг эзэн бурхан бидэнд өгдөг юм байна. Тийм учраас бид ертөнцийн зүйл бид нар сатаарах биш. ертөнцийн зүйл бид нар өөрсдөө сайрхах биш. Харин бурхан дотор бурхан хинбэ гэдгийг мэдснээр бид бурхнаараа сайрхаж амьдрдаг юм аа. Итгэгч хүмүүс бид нар. Тийм учраас бүгдээрээ энд байгаа үл итгэгч хүмүүсүүд байх юм бол үнэхээр би өөрөө гэр бүлийнхаа анхны ерөөлийн сууг олсондоо би үнэхээр талархж байгаа бурхан. Тийм учраас энд байгаа маш олон манай итгэгч нар гэр бүлийнхаа анхны ерөөлийн сууг олсон байгаа. Тэг бидний итгэлээр дамжуулан бид гэр бүл ээж залбирсны ачаар, нөхөр залбирсны ачаар, таны хүүхдүүд залбирсны ачаар бид ерөөлийн сууг учраас тэд бас үнэхээр бас дуудагдаж эзэн дотор ирэх өдөр байдгиймаа гэж бид тэсэн төвчж хүлээж тэдний ха төлөө тууштайгаар тэр эзний оршихуд цоорхоо зогсон бид залбирдаг. Тэр бидний залбирлаар энэ хүмүүсүүд маань, бидний хайртай хүмүүсүүд маань зүрхэн зөөлрөө, зүрхэн нээлттэй болоод бидний энэ хийж байгаа үйлдэлээр, итгэлийн үйлсээр алхаагаар тэр бидний хийж байгаа гэрэл давс болж байгаа гэртээ тэр бурхны хайраар үйлчилж байгаа үйлчлэлийг хараад нийгэмдээ, гэр бүлдээ сайнаар нөлөөж байгаа тэр үйлчлэлийг тэр хүмүүс харахтаа тэд нар маань зөөлрч зүр сэтгэл нь нээгдэж ирдэг юм а гэдгийг би бурхан дотор ирснээр мэдсэн юм а. Тийм учраас би гэр бүлдээ амар амгалан бурхны амар амгалан тогтоох болно. Тийм учраас би гэр бүлдээ нийгэмдээ сайнаар нөлөөлдөг тийм итгэмжит бурхны хайртай охин болох юмсан гэж би хичээж байгаа. Тэгээ эзэн бурхандаа алдрыг өргөе. Би та бүхэнд энэ ивэлийг нэгүслийг энд ирсэн танаа гэр бүл өөр хүүхдүүд хайртай бүх хүмүүс энэ нэгүслийн хаалгаар орж ирээсэ. Зөвхтийн хаалгаар орж ирээсэ. Зөвхт хүн болгон төлөвшөөсөө гэд тэр нь бурхан дотор юм байна. Тэр нь эзэн Есүс Христ дотор итгэснээр орж ирдэг юм байна гэдэг тэр итгэл өмчлийг, тэр итгэл хайрыг, тэр итгэл найдварыг аваасаа гэд та бүгдийгаа ерөөё. Тэг үнэхээр ерөөлийг сулж байна. Эзэн бурхан минь ээ, та энд ирсэн манай Есүсийн хаанчил чуулганы үнэхээр тэдний хайртай хүмүүс. Тэр аав ээжийг үнэхээр эзэн хэлэхдээ бурхан хэлэхдээ буурал толгой бол адрын титэм гэж хэлсэн. Энд байгаа ахмад хүмүүсүүд буурал толгой энэ адрын титэм болсон ахмадуудыг маань та өөр дээр ирүүлээч эзэн минь. Тэдний толгой, тэдний үнэхээр тэр үзэл бодол оюун бодолд байгаа тэр эзэн минь тэр шашиндаг хүлээсүүдийг та өөрчлөөж одоо бидний ахмадууд болон буурлууд эзэн бурхныг үннээсээ таньж үнэхээр сорын гац аврагч бурхан байдгийн байна. Түүний ивэл бялхан дүүрэн байдгийн байна. Түүний нэгүсэл хүмүүсд тэр хүч чадал мэрэгэн ухааны сүнсийг өгдгийн байна гэдгийг эдгээр маань ойлгоод энэ үүд хаалгаар орж ирээсэ гэж би энэ ахмадуудаа өргөн залбирч байна. Тийм ээ эзэн минь ээ, үнэхээр гэр бүлийн өрхийн тэргүүн гэргийн нарыг би бас эзэн минь ээ танд даатахын ерөн залбирч байна. Эзэн минь ээ, үнэхээр өрхийн тэргүүн бол та бол чуулганы тэргүүн. Харин гэр бүлийн тэргүүн бол бидний өрхийн тэргүүн билээ. Бид харин тэдний хүзүү болох үний туслагч нар билээ эзэн минь ээ. Үнэхээр өрхийн тэргүүдүүд маань өнөөдөр хоосоо харин зайд явж байна. Монгол ирчүүд маань, Монгол өрхийн тэргүүдүүд маань эзэн минь ээ үнэхээр босох хэрэгтэй байна эзэн минь ээ. Тэд зөвхөн дээгүрх зүйлийг хардаг, доогүрх зүйлд уягддгүү тэр арх, тамхи, хүсэл, тачаал, завхаар эзэн минь ээ тэр хиймэл шүтээ ингээд тэр хүнийг шүтдэггүй баймаар байна. Бурхныг шүтдэг байв Монгол өрхийн тэргүүдүүд. Тэгвэл Монгол ирчүүд босгогдох болно. Монгол гэрийн орон зай дүүрдэх болно. Тэд үнэхээр үнэн бурхныг таньж мэдсэн Монгол ирчүүд 2026 онд өрхийн тэргүүдүүд үнэн дотор босгогдоосоо. Үний бүслийг бүсээсэ. Үнэхээр сайн мэдээний бэлэн байдлын гутлыг өмсөөсөө Монгол ирчүүд байрандаа байгаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Монгол ирчүүд эзэн минь босгогдох болтугай. Тийм ээ эзэн минь, та Монгол ирчүүд юм гээ 2026 онд үнэхээр босгогдох болно. Тэд нар маань үнэхээр хаанч тахилч нар болох болно гэж би энд байгаа өрхийн тэргүүдүүдэд ерөөж байна.
Бурхан та алдаршаараа. Та тэднээр дамжаа алдаршаараа. Монгол өрхийн тэргүүдээр шорон биш. Үнэхээр гадаа наранд энэ Монгол их орноо удирдах үнэн дотор шудраг үнэн дотор тэд босох болтугай гэж би Есүсийн нэрээр Монгол ирчүүдийгээ өрөөж байна. Тийм ээ эзэн минь, би Монгол гэргийн нараа үнний туслагч болсон гэргийн нар үнэхээр ир нөхрөө үнэхээр дээдлэн хүнддэг байгаасаа. Ир нөхрөө хайрладаг байгаасаа. Ир нөхрөө нөхцөл болцолгүйгээр хайрладаг байгаасаа. Хайр дотор, цэвэр ариун мэс чанар дотор, цэвэр байдал дотор алхдаг тийм даруй дөлгөөн зүр сэтгэлтэй гэргийн нарыг та босгож өгөөч эзэн минь. Ийм гэргийн нар Монголоор үнэхээр дүүрэн болж тэр хайр дотор үйлчилж гэр бүл хайны жил үр хүүхдүүдээ жинхэнэ үнэн дотор тэр ирчүүдийг жинхэнэ дааман хаалган дээр авчирдаг тийм ээжүүд байгаасаа, тийм гэргийн нар байгаасаа гэж би хүсэж байна. Ир нөхрийнхөө орон зайг эзэлчээд чи юу ч хийж чадахгүй байна. Чи энэ гэж буруутгахын оронд тэднийг ялахын оронд харин чи минь сайн байх ёстой. Чи бол Бурхны хүүхэд юм. Чи бол хаанч дахилч юм аа гэж ир хүнээ ерөөдийн сувг болох тийм ээжүүд байгаасаа гэж би хүсэж байна. Энд байгаа ээж нэгүрийг би өрөөж байна. Ээж нэгүр мэрэгүү ухаан дотор сүндэрсэн, оюун ухаан төлөвшөлсөн, үнэхээр эзэн дотор үйлчилсэн, эзэндээ үйлчилсэн, өрхийн тэргүүдэд хайрлсан тийм үнэн чихнэрүүд байгаасаа гэж өрөөж байна. Есүсийн нэрээр Монгол ээжүүд байр байрандаа байх болтугай. Монгол өрхийн тэргүүдүүд үнэхээр хоймор том задраад эзэн бурхандаа алдрыг өргөсөн ийм гэр бүлүүд үн цэнтэй гэр бүлүүд байгаасаа гэж би өрөөж байна. Есүсийн нэрээр ингээд та бүхэндээ ивэл дугаа өргөё. Амен. Эзэн алдарш болтугай. Миний туулчирсан бүхий амьдраа, миний өнгөрүүлсэн цаг мөч бүхээ, миний ахаж ирсэн харгүй зам уу, хөлтөхөөл биш тэр ивэр байсан. Өглөө наран мандаж орой чаргасан, хаврын анхны бороо намрын ургаас, өдрөс солиодох гайхалтай мөчүү, хөлтөхөөл биш тэр ивэр байсан. Миний амьдралын бүх цаг хугацаа бага насны минь дурсамж анхны хайр минь амьсгалах агаар зүуд мөрөдөө хөлтөхөөл биш тэр ивэр байсан. Би Бурхны хүүхэд болсон үргэлж түүнийг магтан хүндэлж амьдрнаа. Сайн мэдээний өрөө юу тацайхаа, хөлтөхөөл биш тэр ивэр байсан. Хатта Бурхан бол хайр гэж хэлсэн. Тэг Бурхан бол бидний итгэл найдвар. Тэг бүгдээрээ Бурхандаа алдрыг өргөн хамтдаа дуулцгаая. Би танд хайртай, өршөөлөн намайг орхихгүй, өдрүүдээ гараас минь татгасан. Өглөө сэрэг дээр мөчөөс ихэж үдэш гэртэг хүртээ би
бурхны сайн сайхныг дуулнаа. Амьдралын туршдаа илгээж үнэн сэтгэлээр надад сайн хандаа. Амьсгалаа хорон бүхэндээ би бурхны сайн сайхныг дуулнаа. Амьдралын туршдаа илгээж үнэн сэтгэлээр надад сайн хандаа. Амьсгалаа хорон бүхэндээ би бурхны сайн сайхныг дуулнаа. Амьдралын туршдаа илгээж үнэн сэтгэлээр надад сайн хандаа. Амьсгалаа хорон бүхэндээ би бурхны сайн сайхныг дуулнаа. Би бурхны сайн сайхныг дуулнаа. Халелуя. Эзэн хаалж хотгоо. Эзэн дадрыг өгье. Баярлалаа. Баярлалаа Иесус. Баярлалаа. Халелуя.